За сайн бацхан аа. Өнөөдөр хоёртой өнөөдөр болохоор Харьцангуй онлын талаар Канадын Макгил их сургуулийн математикийн техникийн профессор доктор Цэг Антон бүхэнд хичээл орно. Тэгээд хамтмар хайгаа хэлж хай. Ирсэн юуны энэ үйлчлэл зөвхөн болж байгаа бидний баясан. Миний инженерийн хичээлийг бодох нэг арга байна. Картоны арга физикт бол доктор гэж бишээ Ньюман генероос формализм гэж ярьдаг. Генероос нараа подкаст юм байлээ. Тэгээд тэр аргыг яах гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө физик ураг байхгүй зүгээр. Энийг хичээлийг бодоо. Нөгөө том самбар дээр нь яахгүй юм. Энд дээр би тань шиг төлөвлөсөн. Тэгэхээр юу гэх юм аа. Тэгээд яг энэ яг хамгийн хялбар тийм хамгийн хүчрхэг авчих юм уу тэгж байгаа. Тэгээд мэдээж инженерийн хичээлийг бол ерөнхийдөө бодно гэж байхгүй. Тэгээд ерөнхийдөө нэг тийм анзаарс тавиад одоо жишээ метр инженерийн хичээлийн шийдвэр нь бол метрик байгаа. Тэгээд метрийн координатаас хамаарна. Ямар нэг тийм одоо радиал координат төвчин төвлөрний бий хамаарна. Тэндээс тэр бүхлийг зайнаас хамаарсан метртэй бус юунаас хамаардаг гэх юм уу тийм нөхцөл байгаад тэгээд тэр метрикээс одоо юу инженерийн хичээл очроод гişүүдийг боох гэсэн. Инженерийн хичээл одоо ямар гişүүд авах гэдэг. Инженерийн хичээл бичих гэсэн. За ийм хичээл байгаа тийм. Тэгэхээр эндээс одоо энэ GIK гэдэг нь метрик одоо хамгийн гол үл мэдэгдэж байгаа. Энэ юу гэдэг вэ? RIK-ийн reach tensor тийм. Энэ юу вэ? Энэ болохоор reach scale тийм. Reach tensor ба reach tensor-оос мөр авахлаар юу болчихно? Reach scale болчихно. Эсвэл scale мөрөлт гэж ярьдаг. Одоо баруун талд энэ юу гэдэг вэ? Энерги импульсын тензор тийм. Энэ бол ерөнхийдөө бол одоо классик Ньютоны гравитацийн онолыг нөх посоны тэгшлэр гэж болдог шүү дээ. Баруун талдаа нэг коэффициенттэй. Тэгээд ягттай. Энэ бас коэффициент байвал коэффициент тавьж болно. Мэдээж энэ коэффициент нь мэдээж энэ баруун зүг байгаа хэмжигтүүнийг ямар нэг жир самаар янз бүр болдог. Тэрийг ахаа мэдээж К-гийн нэг болох гэсэн байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр нэг бодисын ягт гэдэг энэ фин болохоор гравитацийн потенциал байна. Энэ дээр яг ерөнхийдөө яг харгалзаж байгаа юм байдаг шүү дээ. Баруун талд байгаа юм болохоор энерги импульсын тензор болохоор ерөнхийдөө материйн орон зай цаг хугацаанд агуулгадж байгаа материйн агуулмж гэдэг юм шиг байна. Яг энэ яг энэ илүү болсон бол учраас зөвхөн ганц функц, скалер функц биш. Тензор болоо явцсан матери. Тэгээд за одоо энэ GIK гэж одоо гол юу нэг гол үйл мэдэгдсэн гэдэг байна. Тэгэхээр энийг одоо яаж энэ R тэгээд энэ reach мөрөл reach tensor гэж бүгдээрээ энэ GIK-гээс хамаарна гэсэн үг. Тэгээд одоо техник нь зүгээр ямар шүү юм болох нь шууд бодыг юу ямар томьёогоор бодох вэ? Би томьёогыг бичээд байна. За хамгийн түрүүнд R-ыг одоо юу болох вэ? Тэр скалер мөрөлтөө скалер мөрөлт бол reach tensor ингэж шууд илэрхийлэх чинь зүгээр юу вэ те? За одоо тэгэхээр reach tensor яаж метрикээр илэрхийлэх вэ? Гэсэн асуулт байна. За reach tensor бол бүр том тензороос Riemann тензор гэдэг 4 индекстэй том тензороос мөр авсан. За J ийм байгаа. За одоо хамгийн сүүлд энэ Riemann-ийн тензорыг одоо метрикээр илэрхийлж байна. Тэгээд тэрэнд нь бас завсрын хэмжигдэхүүнд орж ирнэ.
За энд томыг бичиж IK JK IJKL гэж бичиж. За энэ болохоор нөгөө юу Кристоферийн символ баахан Кристоферийн символ орж байна одоо. I gamma J KL хассан гэснэ. JI хоёрын бааз гэсэн. Энд одоо нөгөө Кристоферийн символын уламжлалт нэгдүгээр ингээ уламжлалт орчиж байна. Одоо Кристофер символоос квадратлаг байдлаар хамаарсан гэж шүлдэрч байна. Gamma IK тэгээд энэ дээр юу шиг вэ? IJK гэж байна. JK техник индекс нь нэрээ элний дорж тэгээд энэ short part гэх индекс орж байна. Тэгээд хасах бас нэг индекс шүү. Хоёр гамматай. Энэ дээр яаж юм? Энэ хоёрын байр зүгээр энэ IJ хоёрын байр гэж. IK. Ийм юм чинь. За одоо энэ юугаар метрээр илэрхийлэх болоогүй л. Метрээр илэрхийлэхэд бол одоо хамгийн сүүл энэ Кристоферийн символ гэдэг гамма коэффициентуудаа юугаар илэрхийлэх. Метрээр илэрхийлэх хэрэгтэй. Тэнд нь бас нэг том яа байгаа. Gamma IJK энэ нэг G KN энэ дотор метрийн уламжлалт болж байна. IJ G Russia I J гэж нэмэн гэсэн. Мэдээж энэ чинь нөгөө IJ-гээр ихшилтэй байх хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр J I гэсэн болж байна. Хасхам одоо нөгөө юу яадаг практик индекс нь уламжлалтаар орж ирээ. IK. За ийм юм болж. Тэгэхээр энэ ч одоо ингээд за одоо ингэж бодлоо. Одоо жишээ нь G-гээ за G манай GIK гэж нэм дөрвийг өрчгөн дөрвсөн маркерс. Энэ дээр яг FR гэснээр энэ дээр GR гэсэн юмтай. Энэ дээр бас нэг ч гэдэг юм бус ноёр гэдэг. Зүгээр нэг хялбарх юм өгөөл ийм анзаас өгөөл тэгээд одоо FG-гээс G-гээд бас дөрөв юу явчих юм байна. B гэж тэ. FB-гээс хамаараад ингээ энэ бүгдийг ингээ уламжлалыг аваад бүгдийг нөлөөлөн ингээ бодоод хамгийн сүүлд энэ RI-г авч ирээд энэ авч ирээд тэгээ баруун талд за вакуум гэдэг нойл тавиад бодъё. Тэр чинь амар их болчихвол тооцоо болдог гэсэн юм. Ер нь бол гараар хийх бол бараг боломж байхгүй. Иймэрхүү юм бол болно. Жохон энэ дээр нэмгэлээд олон юм болоод байна. Жишээ нь зөвхөн R биш хоёр хосгчс хамаардаг. RT хоёроос хамаардаг ч юм болоод тэгэхээр ингээ юу байх чинь. Энэ ажлаагүй хэсэг болоо явчих. Тэг ингээ хатлаар за зүүн батлыг нь Эйнштейний тензор гэж ярьдаг. Эйнштейний тензор G-гээс яаж хамаарч юм гэхээр за G-ийн нэг уламжлалт гаммад орж байна. Гаммаас дахиад нэг уламжлалт авч байна. Тэгэхээр энэ дотор юу гэдэг хоёр G-ийн хоёрдугаар юм уламжлалт зүүн батлын байгаа гэсэн. Тэгэхээр чи зөвхөн юу биш. Шугам биш, шугам бос юм. Энэ чинь G энэ зүгээр гамма дотор G чинь хоорондоо үржиж чинь G-г уламжлалт G-г үржиж дахиад энэ дээр бас юу байгаа шүү дээ. Шугам бос. Тэгэхээр ерөнхийдөө G-ийн дөрвөн зэрэг харьцаа болж гэсэн үг. Яг шугам бос байдлыг нэмжих юм. Тэгэхээр энэ энийг энэ бодох нь хамаагүй илүү нарийн продуктын систем болж байна. Тэгэхээр энийг өчигдөр шууд бодохгүй. За тэгээд ийм хөө анзаас оруулаад ингээд бодох юм бол ийм бас ийм байна. Энэ Riemann tensor гэдэг юм байгаа шүү дээ.
Riemann-ийн тензрийг тэр сүүлийн индексийг нь буулгаад ингэж шууртай. Ийм дөрвөн индекстэй бүх индексүүдийг нь буулгах шийдлээ. Ийм зохиолчхон энэ асар их тэгшинтэй индексүүдийг бичээд энэ хоёрын байрыг солиход юу яадаг? Энэ яадаг лээ? Тэмдэг нөр шидэнтэй. Энэ хоёрын байрыг бол солихоор хасгуулчдаг. Энэ хоёрын байрыг солихоор бас хасгуулчдаг. Энэ хоёрыг хамтд нь эхний хоёр индексийг сүүлийн хоёр индексийг хамтд нь ингээд солих юм бол юу өөрчлөгдөхгүй. Гэх мэтчлэн ийм симметри байна. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр ийм маягаар зүгээр ингээд шууд гараараа тооцоо хийх юм бол баахан ингээд энэ дундын гişүүдийг тооцож явж байгаа хамгийн сүүл яг энэ нөгөө Riemann-ийн тензрийг бодох болсон чинь баахан энэ хоорондоо хураагдаад тэгээд байхгүй гэсэн үг л дээ. Ийм бас сүүлд ингээд яг ингээд энэ тэгшин байхгүй байсан бол мэдээж ер нь баг ингэж явахаас гарахгүй гэсэн. Тэгшинтэй болохоор ямар ширэггүй баахан дунд нь бодоод сүүлд нь бүгдээ хураагчихсан. Тэгэхээр бидний одоо ярих чинь ямар арга юм гэхээр ерөнхийдөө ихэнх төр хураагдчих юмнуудыг эхнээс нь тооцоо хийхээс өмнө мэдээд тооцохгүйгээр шууд тооцоолыг ялгарчдаг тийм аргыг баталж гээд. Тэгэхээр энэ дээр юу ашиглах вэ? Дифференциал хэлбэр, дифференциал форм гэж тэр мэдээллийг гаргаж байна. Түүнээс болон бас нөгөө ерөнхийдөө ямар ялгаар вэ гэхээр moving frame энийг одоо гүйж хүрээг л байна. Координатын систем за ийм хэдэн үг бичээд хий. Координат систем гэж юу вэ? Энийг координатын систем гэж ярьдаг. Бас reference frame гэсэн юм бас яриад байгаа шүү дээ. Энэ юу юм бэ? Энэ бол coordinate system. Reference and coordinate system гэдэг нь зөвхөн физик байдаг. Тэгээ математик юм байхгүй. Ерөнхийдөө reference frame гэдэг нь бол баг яг хэмжилт нөгөө физиктээр чинь ингээд хэмжилт хийж ингэж тодорхойлох гэсэн тийм юм өөрсдөө одоо жор гэж байна шүү дээ. Тэр жорыг нь зүгээр хасчих юм бол coordinate system бол координатын системийн нэг тухайн тохиолдол гэсэн үг шүү дээ. Юу нөгөө хугацаа орцсон. Энэ зөвхөн физик байна гэсэн. Тэгэхээр математикийн хувьд бол энэ зүгээр coordinate system координатын системийн тухайн тохиолдол. За frame гэж байна. Frame яг хүрээгээд явчих. Энийг яахын тулд ганц хоёр жишээ авч үзье л да. Энэ хайрлахад бол frame гэж юу гэдгийг тайлбарлах бол. За хамгийн түрүүнд хавтгай мөрөө аваад. Энэ нэг мөрөө аваад тест. За мөрийн дагуу жишээлбэл хурд ч юм уу хурдтал. За хурд бол мэдээж байн энэ мөрийн одоо энэ мөрийнхаа зүгээр юу гэдэг нэг биеийн хөдөлгөөний трактор гэж байна. Тэгээ хугацаагаар бас хугацааг нь бас хэмжигдсэн яг ямар хугацааны акшн хаана байхыг нь бас тэр мэдээлэл байж байгаа гэж байна. Тийм бол хурд бол мэдээж юуныхаа тэр мөрийнхаа шүгчийн дагуу байлаа. Хурдтал бол ерөнхийдөө хаанч гэж байна шүү дээ. За хүч ч юм уу те. Одоо эндээс жишээ ямар нэг хүчээр энийг ийш чангааж байгаа юм. Тэгэхээр хүч гэсэн юм вектор орны мөрийн дагуу тодорхойлогдож байгаа. За энэ хүч гэсэн вектор орныг хоёр янзаар илэрхийлж болно. Нэгдүгээр дор хаяж хоёр янзаар илэрхийлж болно. Нэгдүгээр зүгээр энэ цаана байгаа энэ координатын системтэй харьцангуй мэдээж fx хоёрын компонент өгөөд тэгээд хүчийг чинь энэ вектор орны тодорхойлж болно тийм. За хаана мэдээж fx энэ хоёр тоогч нь хаана байгаас энэ x y-гээс бас хамаарна. Тэгэхээр энэ вектор орон бол зүгээр нэг ганц вектор биш. Тэгээд үүнээс гадна ямар яг нэг мөрийнхаа дагуу ерөнхийдөө нэг мөрийн гадна тал тэр биетийн тракторын гадна талд хол байгаа юм анхаарахгүй гэсэн анхаарахгүй ямар тоолын систем ямар одоо
ийм систем хамгийн тохиромжтой гэвэл энэ яг мөрийнхөө дагуу явж байгаа тийм систем. Нэг нь болохоор бид нар одоо мэдэн шин T ийм нэгж вектор мөрийнхөө шүгчийн дагуу мөрийнхөө нормалын дагуу n гэсэн нэг юм нэгж вектор аваад энэ tau n2-оор f-ийг илэрхийлж болно шүү дээ. F. Энэ бол бидний зөндөө хийдэг шүү дээ. Энийг бид нар ерөнхийдөө frame, moving frame гэдэг. Энэ цаана байгаа энэ мэдээж энэ ч гэсэн moving frame болно л дээ. Ерөнхийдөө moving frame гэдэг юу гэж юу ойлгох вэ? Тухайн бодлогын одоо геометрик илүү нийцсэн тийм вектор орныг илэрхийлэх тийм систем гэж байна. Frame гэхээр ерөнхийдөө координатын систем биш. Вектор орныг илэрхийлэх. Вектор орны хувьд одоо координатын систем гэх юм да. Тийм. Тэгэхээр энэ F энэ tau n гэж бол ингээд тогтмол биш. Ингээд нэг цэгээс цэг явах тогсож байгаа тийм систем байна шүү дээ. Энэ болохоор чинь tau шиг ийшээ болчихно. Энэ нөхөр юм болчихно. Тэгээ зүгээр F нь яг хоо цаад координатын системийн хувьд тогтмол байсан ч гэсэн энэ tau n гэсэн координат одоо энэ фрейминг хувьд энэ хоёр компонент шал өөрөөр болоо явчихна гэсэн. Өөрөөр одоо мөрийн дагуу ингэж явах. За тэгээд мэдээж хавтгай мөрөө байна, октогон мөрөө байна шин. Октогон мөрөө бол яг гэхдээ шүргч хоёр шиг нормал авчих тийм. Шүргч нормал гэх байн нормал гэх. Ингээд энэ чинь бас фрейм явж байна. Энийг болохоор энийг алдартай френес сэрэг фрейм гэдэг юм шүү дээ. Октогон мөрөө судалдаг. Тэгээд гадаргуу болоод ирэхээр яг хөөр октогон бол хоёр хэмжээс гадаргууг судлахын тулд бас нэг нормалтай тэгээ хоёр нэг нормал тэгээд гадаргуугийнхаа дагуу хоёр шиг шүргч аваад тэгээд шүргчээр бүр октогон мөрөөлтэй байгаад нөгөө мөрөөлтийнх нь гол байгуулагчийн дагуу авах нь бүр ялгарчтай хамгийн нэг геометрийн ялгарчтай байна. Тэгэхээр ерөнхийдөө энэ санаагаар жишээлбэл GI гэх ингээд авсан бол яг фрейм сонгож авах энэ бүхэн хэсгийг ялгуулах гэсэн тэрийг бас санаа авч байна. За одоо вектор ерөнхийдөө дифференциал хэлбэр гэж ярих байна. Мэдээс өмнө хэдүүн одоо дифференциал хэлбэрийг бол ойлголттой. Дифференциал форм гараад вектор орныг бол бид мэдчихв. Зүгээр ганцхан шинэ тэмдэглэгээр оруулах вектор орныг байх. Тэгээд тэндээс дифференциал хэлбэр рүү ороод эндээс хойш болохоор энийг эндээс хойш болохоор мөрөөл хэлбэр гэсэн юм яриад тэрийг зүгээр геометрийн бичлүүд дээр геометрийн гадагуунууд дээр гэж байгаа. Тэгээд тэрний дараа болохоор харьцахгүй юм байна. За вектор орноос эхлэв. За вектор орно гэж юу вэ? Чиглэл үү? За вектор цэг болгон дээр одоо вектор байна гэсэн тийм. Ерөнхийдөө яг вектор гэсэн ойлголт чи юунаас гарч ирж байгаа юм бэ? Хоёр гол юм байна. Нэгдүгээрт бол мөрийн эсвэл хөдөлгөөн биелчих юм тийм мөрөө зүгээр параметрчлэгдсэн мөрийг аваад тэр мөрийн шүргчийг бодож олоод тэрнээс вектор гэсэн гарч ирж байгаа. Ерөнхийдөө агшин зургийн хот гэсэн. Одоо жишээ нь ямар нэг координатын систем ийм мөрийг аваад тэгээс хамаарсан ийм параметрчлэгдсэн мөрийг айн яг шинэ хоёр хэмжээстэй хавтаа дээр бол айн одоо 1 2 гэдэг юм гэсэн чинь. Тэгэхээр энэ бол мөрийн болно. Тэгэхээр эндээс хугацаагаар уламжлалт авчихна. Тэгэхээр энэ яг мөрийн дагуу юм вектор байна. Энэ замаар хурдны вектор. Энэ замаар нэг вектор гэсэн ойлголтоос төрж байна. Нөгөөх нь болохоор энэтэй мэдээж холбоотой чиглэлийн дагуу боломжтой. Ямар
нэг чиглэл өгөө тэр чиглэлийн дагуу уламжлал авъя. Яг хуу скалар функц өгөгдсөн байна гэж тийм. Тэгэхээр f(x) скалар функц өгөгдсөн. Эндээс ингээд уламжлал авъя. Тэгэхээр чинь одоо энэ a гэдэг коэффициентүүд өгнө байж. Тэгэхээр энэ a гэдэг чинь энэ a гэсэн коэффициентээс хамаараад энэ янз бүрийн чиглэлийн дагуу f(x) авсан уламжлал болж байна. Жишээлбэл за хоёр хэмжээтэй ингээд авах юм бол энд нэг юм вектор 1,0 гэсэн юм вектор байдаг тийм. Тэгэхээр энэ яг энэ хоёр дахь энэ юунд нь энэ хар хүнсэг чинь хоёр дахь энэ хар хүнсгүүд ингээд харах юм бол ингэж энэ векторыг ерөөсөө чиглэлийн дор уламжлалтай адилтгаж үзэж байна. Тэгэхээр энэ ингээд уламжлал гэдэг яриад шүү дээ. Яг энэ уламжлал гэдэг чинь юу юм бэ гэхээр нэг зүгээр энэ f гэсэн цаана байгаа f бол ерөөсөө ямар ч фокус гэж болно. Эндээс нь салгаад аваад үзчихээр энэ дифференциал оператор биш гэж байна. Энэ дифференциал оператор нэгдүгээр өрөндийн энэ дифференциал операторыг ерөөсөө вектортай адилтгаж үзэж байгаа. Вектор болтой. Ямар ч тийм асуудал байна. Тэгэхээр энэ бол жишээ нь x-ийн дагуу уламжлал авдаг ийм оператор. Тэрийг бол ийм 1,0 гэсэн вектортой шууд адилтгаж үзэж байгаа. Хоорондоо ямар ч ялгаа байна. Ийм вектор гэж бодно тийм. Энэ нь болохоор жишээлбэл 2dy ч гэх юм уу. Тийм бол ийм энэ гэдэг нэг юм вектор байна. Бас нэг юм вектор жишээлбэл x нь y 65 градусаар уламжлал. Тэгэхээр энэ вектор болохоор чиглэлийн дагуу уламжлалтай. За тэгээд векторыг мэдээж тодорхойлох гол юм нь болохоор координатын хөрвүүлэлтийг хийж яаж болгох юм, компонентууд нь яаж болгох гэсэн тийм. Ийм өнөөдөр бид нар яах вэ? Хоёр хэмжээсээр тохиолдол ингээд томьёо гаргаад тэрийг шууд олон хэмжээсээр бас ингээд гэж. Хоёр хэмжээсээр бид нар авах. За таамаг эднэрийг иймэрхүү юмуудыг бүгдийг харсан байгаа зүгээр тайлбар нь авах юм. За x y гэсэн координат системээс xi eta гэсэн шинэ координат систем шилжээ. Энэ ямар ч заавал шугам муунд байхгүй. Ерөөсөө мөрийн дурын координат систем шилжиж байна. За одоо тэгэхээр юу гэж бодох вэ гэхээр нөгөө энэ октогод маань хоёр хэмжээтэй хавтаад ярина. Нэг бит явж байна. Мөрийн байна гэж бодсон тийм. Тэгэхээр чи энэ мөрийн чинь хоёр өөр x y-гээр нэг илэрхийлэгдэнэ. Xi eta-гаар нэг илэрхийлэгдэнэ. Тэгэхээр тэр хоёрын хоорондын урдны хамааллыг яаж олох вэ? Тэгэхээр зүгээр шууд эндээс уламжлах шүү дээ. X цэг тэгээд зөв давхар функцийн уламжлалтай авчихна. Одоо тэгээд бид нар юу гэж бодох вэ гэхээр энэ xi цаг eta цагийг нөгөө шинэ координат систем алиг нь шинэ гэж үзэж байна. Шинэ координат систем хурдны векторын компонент гэж байна. Энэ x цаг нь болохоор хуучин координат систем байгаа хурдны векторын компонент. Эндээс шууд векторыг нэг системээс нэг систем шилжүүлэх хөрөлтийн томьёо гарч ирж байна. Тэгэхээр ерөнхийдөө ингэ харж байгаа Якоби матрис гэж ярьдаг шүү дээ. Тэр шинэ ингэ байж байна. Якоби матрисаар үйлчлэл шинэ координат систем байгаа компонентууд үүсгэсэн юм. Тэр одоо тэр томьёороо бичиж. Энэ дээр яг мэдээж векторыг бид нар вектор гэсэн нэг юм анханасаа байж байгаа.
Тэгээ хурдны векторыг ингэж үзээд тэгээ хурдлын томыг нээж байгаа гэсэн үг шүү. Тэгвэл хурдны вектортай адилхан хувирдаг юмнуудыг вектор гэж нэрлэдэг. Ингэж хувирахгүй вектор биш болж байна. Тэгэхээр энэ дээр ерөөсөө ямар нэг тийм хүчээр болгосон юм байна. За тэгэхээр эндээс ягаад ерөнхий тохиолдол бичгээр нь бол за А гэсэн вектор байлаа гэж үү, тийм. Ингээд яг дээрээ 6-аас нэг координат системээс нөгөөдөл нь шилжиж энэ болохоор 6-аас координат системтэй харьцсан компонент. Энэ шууд юм байна. Эндээс юу болчих. Одоо нөгөө нэг юу уламжлалт авдаг тэрлүү нөгөө векторыг уламжлалт гэж үзнэ гэсэн шүү дээ, тийм. Векторын байгууллагч. Тэр өнцгөөс харуул энэ яг энэ томын адилхан гарч ирэх нь яах нь харъя л та. Тэр яг хөө нэг функц байгаа гэж үзнэ. Ингээд тэр функцийнхээ дагуу функцээс одоо нэг чиглэлийн дагуу уламжлаа. Жишээлбэл кси гэсэн чиглэлийн дагуу хамгийн амархан чиглэл. Тэгээ бас л давхар функцийн уламжлал. Ийм бол тэ. Нөгөөдгийг бас ингэж авч явна. Тэгэхээр ерөнхийдөө одоо бид нар чинь нэг юугийн вектор гэж үзээд байгаа тийм. Энэ f гэсэн юм бол ингээд дурын нэг юм функц байна гэдэг ба шүү дээ. Тэнд бол ер нь баг ерөнхийдөө нэг юм нөх оруулж байгаа юм байна. Тэгэхээр одоо f-гүйгээр зөвхөн энэ ксигийн дагуу уламжлал авдаг. Тэрийгээ бид нэр вектор гэдэг ба шүү дээ. Уламжлал авдаг оператор. Тэгэхээр тэр операторын хувьд ингэж бичих юм бол эндээс тэгэхээр энэ юу гэсэн үг вэ? Яг кси энэ одоо энэ шинэ тоглоомын систем дээр ксигийн дагууч гэсэн нэгж вектор гэсэн юм шүү дээ. Энэ чинь энэ болохоор нөгөө нэг хуучин тоглоомын систем нөгөө нэгж векторуудаараа ингэж илэрхийлж гарч ирж байна. Энэ болохоор бас араа фуу юм байна. За энэтэй яагаад нөгөө бетагийн бичгүүгээр шууд яг энэтэй одоо аналог томыг ингэ шууд бичиж. Зүгээр энэ f бараа гэж бодоод санаандаа зүгээр бодоод тэгэл ахын функц юм шиг аваад. За энэ юу болох вэ? Арай өөр юм болсон. Векторын байгуулагч биш. Одоо нэгж векторууд яаж хувирахыг харуулж байна. Тэгэхээр энэ дээр нөгөө Жакоби матрис чинь энэ нөгөө Якоби матрис гэж байгаа. Яг x ингээд нэгний мөрөндөө ингэж явдаг. Энэ болохоор чинь юу байгааз? X-с авсан, x-ийг авсан, x-с авсан. Баган дээр байгааз. Тэгэхээр энэ чинь Якоби матрисийн транспоз хөрвүүлсэн. Тэрний хувьд ингэж байна. Нэгж векторуудыг хандаж юм бол энийг бол координатын хүрээ гэж ярьж байна. Координат фрейм. Тэр энэ юмнууд чинь юу вэ гэхээр C болгон дээр нэг юм одоо чинь тоолны систем маань мөрийн өдр байж болно шүү дээ. Тийм бол C болгон дээр нэг юм юу байгаа байхгүй юу? Хоёр вектор байхгүй тийм. Одоо чинь энэ дээр жишээл dd x dd eta гэх. Энэ дээр шууд C болгон дээр ингээд юу байна? Тухайн цэг дээр байгаа бүх ямар ч вектор энэ хоёрын шугам комбинацаар илэрхийлэх боломжтой. Тэгэхээр цэг болгон дээр ингээд юу нэг байх гэсэн үг тийм. Векторын суур байгаа. Тэрийг л хүрээ гэж яриад байгаа. Ингэж хөдөлдөг. Нэг цэгээс шилжиж юм шал өөрөө болчихдаг ч юм уу. За одоо эндээс юу яах вэ? Энэ хоёрын хоорондын холбоо нь юу вэ?
За ингэж бодъё. Энэ хоёр хоорондоо нийцдэг юм харуулдаг тийм. За ийм нэг вектор байлаа. Шинэ координат системд. Энэ нэг вектор орон байлаа. Одоо энийг хуучин дээр бичих гэх юм бол энийг зүгээр энэ томноод авчих шүү дээ. Тэгвэл энэ шууд хуучин тоолын системээр илэрхийлж байгаа. Тэр энэ чинь юу гэсэн үг гэхээр хуучин тоолын систем бол коэффициент энэ болохоор А X. Тэр шууд А-ийн энэтэй тэнцвэргүй бидний гаргасан юм томьёолын гараад ирж байна. Тэгэхээр энэ хоёр хар тэнцвэрүүд хоорондоо нийцтэй юм. Алингаар ч болж байна. За нэг жишээ авч ирсэн. Би бараг жишээ хэрэггүй болчихсон. Бүхий ойлгомжтой юм байна. Holding coordinate. Holding coordinate систем авчихъя. За theta x хоёртой координат систем. Тэгэхээр дээр чинь яа вэ? Ийм байна. За одоо R-ын дагуу R гэсэн координатын дагуу нэг вектор хэмжээ байна. Тэр нэг координатын суурийнхаа гишүүнийг тооцож үзье. Энэ ч болохоор тийм. Энэ хоёр зүгээр тэмдэглэе. Тэгээд одоо энэ нэг графикын томьёогоо зүгээр полинг координат бичиж шүү дээ. За x-с r-аар хошин косинус гоо. За нэг араа болон цаана бичиж боломжтой. Тэгээд синус гоо. За ийм байна. Энэ юу болж энэ чинь нэг вектор байгаа. Тэгээд sin косинус синус гэж яг радиусын дагуу чигс нэг вектор болчих жоос тийм. For dr. За d θ нь яг энэ юмуд байгаа. Гэхдээ x-с θ-гаар авах боломжтой болж байгаа. Y-с θ-гаар авах боломжтой болж байна. Тэгэхээр x-с θ-гаар авах чинь хасах r синус θ энэ r косинус y. Энэ дээр гарах юм бол яг энийг 90 градус хэрэглээ. Тэгээд R сонгоцсон. Энэ градус өргөсөн хэрэг юм болж. Энэ болохоор θ-гийн дагуу юу гişүүн. Тэгээд R үржүүлснээс ингээд харахад бол юу яж байгаа. Энэ зэг чинь одоо еврограф координат их рүү ойртол тусан. Энэ θ энэ d θ гэдэг чинь богинохон болоод болон монитор гэсэн. And VR бол нэг журттай хэмээрээ гэж. Тэ? За одоо ингээд энэ координатын системд ямар нэг вектор орон байлаа гэж бодъё л да. Тэгэхээр энэ координатын системд юу системд тэр вектор орны задлыг юу яаж задлах вэ? Амархан тэ зүгээр projection. Одоо чинь энэ хоёр чинь хоорондоо ортогоноор байгаа шүү дээ. Хаач байсан гэсэн. Тэгэхээр зүгээр проекц авчих. R-лог проекц авах амархан. DR-лог яг нэг төвтэй. Энэ бол арай жоохон ажиллагаа. Проекц аваад энэгээр скалад үржил аваад тэгээд одоо урт нь тохируулаад нэг юм хуваах гэсэн үг тийм. Тэгэхээр
Тэр хуваалцгийг нь автомат болгохын тулд яадаг вэ гэхээр энийг өөрчлөөд нэг журттай болгоч болно тийм. Заавал энэ B theta гэсэн юмтай ажиллах болно шүү. Тэр энийг өөрчлөөд нормалчлахгүй, нормалчлаад нэг журттай юм хаач нэг журттай байдаг. Ийм нэг одоо хүрээ буюу фрейм зохиох гэсэн. Энэ бол ER-ийг бол өөрчлөхгүй хэвээр нь авчаад E theta гэдэг одоо шинэ юм элемент орчин. E theta нь болохоор энийг бол бид нар уртыг нь мэдж байгаа A гэсэн утгатай байгаа. Энэ зүгээр R дуугаад ийм юу зохиож. Хэм бол мэдээж бид нар зүгээр R-ыг R0 гэсэн цэгийг хасч хаяад бусад хаан байсан гэсэн ямар ч векторыг энэ хоёроор тодорхойлж болно. Ямар ч одоо хатрын ямар ч зэргээр байлсан векторыг энэ хоёрыг ашиглаж илэрхийлж болно тийм. Тэгэхээр дөрөв векторыг одоо ингэж илэрхийлж болно. X одоо энэ R гэдэг нь индекс байдалтай явж байгаа шүү. Зүгээр одоо энэ векторын R-ын давах компонент гэсэн байлтай. Зүгээр тоо. Тэгэхээр эндээс энэ ч нэг журттай болсон чинь одоо шууд энэ X theta-ыг шууд олж болно. Яаж болох вэ? За одоо энэ нэг стандарт Descartes-ийн скалын үржүүлгээр гаргаж байна. Тийм бол X-ийг E theta-тай скалын үржүүлэг ангууд шууд энэ компонент гэж байна. E theta шиг нэг журттай учраас. Нэг журттай тэрнээс гадна ER-тай олтогноо учраас. Тэгэхээр энэ дээр яг энэ жишээн дээр гарч ирж байна л да. Юу энэ координатын системтэй холбогдсон хүрээ гэж. Координатын систем өвдөнгөд нэг хүрээ гараад байна. Жишээлбэл X, Y болохоор X, Y координатын системтэй, Descartes-ийн координатын системтэй холбогдсон хүрээ. Буюу фрейм. Theta R нөхцөл хуулийн координатын систем. Хуулийн координатын системтэй холбогдсон хүрээ. Энэ E гэдэг бол шүү. Энэ болохоор мэдээж хуулийн координат энийг ашиглаж тодорхойлсон. Мэдээж ямар нэг юм тодорхойлох бол цаана бас нэг өөр нэг юм байж тэрийг ашиглаж тодорхойлсон. Боловч хуулийн координатын системтэй ямар ч хамаа байхгүй. Ер нь ямар нэг координатын системтэй холбоотой биш байж магадгүй тийм хүрээ. Тэгэхээр энэ дээр яг жишээ нь юу гэх гэх юм тэгэхээр энэ вектор орныг илэрхийлэхийн тулд заавал ямар нэг координатын системтэй холбоотой тийм хүрээ ашиглах байхгүй. За одоо энэ ямар нэг координатын системтэй холбоотой ийм асуулт асууя л да. Одоо бид нар чинь нэг E theta гэж юм шин хүрээ тодорхойлсон. Яг энэ хүрээг гаргадаг тийм координатын систем олох уу? Одоо яг энэ туулийн координатын систем чинь D theta dr гэсэн хүрээ гаргасан шүү дээ. Яг энэ шиг E theta ER гэж гаргадаг тийм координатын систем олох уу? Энийг яаж шалгах вэ? Олдно гэж бодож байна. Зүгээр тав. Тэгэхээр за нэг дурын E theta x гэсэн координатын системтэй холбогдсон хүрээ авах гэж. Тэгэхээр одоо энэ хоёрыг юу яа та? Энэ хоёрыг нэг скал фокустэй юу вэ? Үүч энэ хоёроо дараалуугаар
Тэгэхээр энэ чинь юутай тэнцүү бах вэ? Баярыг сольж болно те. F-ийн 2 удаа за 3 удаа дифференциашн гэдэг багт л ингэ болчих. За тэгэхээр одоо F байхгүй гэдэг үг. Тэгвэл энэ юу харагдаж байна? Энэ 0 гэсэн үг тийм. Энийг энийг яаж бичсэн бэ? Коммутатор. Энэ коммутац 0 гэсэн. Тэгэхээр бид нар одоо нөгөө вектор орныг юу гэж вектор орныг зүгээр нөгөө битийн хурд гэж үзснээс шилжээд вектор орныг ямар нэгэн скалар функцээр үйлчилж байгаа нэгдүгээр хэрмийн дифференциал оператор гэж үзсэн. Тэгж үзснээс одоо ингээд хоёр операторыг дараалуулж ингэж үйлчлэх юм боломжтой болж байна. Тэгэхээр коммутатор гэж ярих боломжтой болж байна. Тэгэхээр ямар нэг хүрээ координатын системээс гарч ирсэн байдаг бол тэрний коммутаторын тэг байх хэрэгтэй. Ямар одоо хүрээний ямар ч хоёр элементийг аваад үзсэн коммутаторын тэг байх хэрэгтэй. Тэгэхээр одоо энийг нөгөө ER, EZ хоёр дээр шалгая л та. Хэрвээ энэ тэг биш байдаг бол шууд энийг гаргадаг тийм координат систем олдохгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр за EZ тач юм үлээ. Нэг бахан R EZ татай. Нөгөө нь болохоор R сон. Энэ дээр юу руугаа бүр цаашаа x y гэдэг явах хэрэг байхгүй шууд энэ дээр ингээд болчихно. Ингээд байна. Тэгээд бид нэр энэ хоёр шин коммутацийн нэг гэж байна. Энэ зета r чинь полин координатын системээс гарсан учраас коммутатортай байх хэрэгтэй. За ингээд задлаад чинь. Тэгээд энэ хүн задлах бол энд нэг функц байгаа гэж байна. Функц байгаа гэдэг. Тэгээд одоо за чарч нөгөө бүржүүрийн уламжлал болно. Би r энийг эндээс уламжлал авчихна. Тэр чинь нэг бохон r дотроо EZ болно. Асан нэг бохон r DR EZ. Энэ хоёр хуваагдчих тийм. Тэр болтны юм шал тэг биш юм байгаа гэж байна. Энийг яг дахиад нэг бохон r EZ гэж шүү. Бүхэн EZ ийгээр хэлчихээ. Тэгэхээр энэ бол юунаас ямар ч координат системээс гарч ирдэг юм байна. Энийг бол голономик биш. Окей. За. Одоо юу вэ? Ковектор байна. Тэр координат системээс гарч ирэхгүй байгаа юм уу сая? Одоо энэ координат системээс гарч ирэхгүй байгаа. Харахад бодох юм бол нөгөө энэ уртан нөгөө полин координат систем чинь энэ d-гийн d-гийн уртан юу руугаа явах богиносод байгаа шүү дээ. Координат их явах. Энэ болохоор богиносохгүй хүчээр нэгж урттай болгоцсон. Тэгэхээр тэр хавьд очиод юу яаж чинь нэг зөрчил гараад байгаа шүү. За ковектор гэж юу вэ? Ковектор болохоор ийм юмнаас гарч ирж байгаа. За m гэсэн нэг юм цогц ямар нэг октогоо байдаг. Тэгэхээр мөрийг гэдэг чинь юу вэ? Мөрийг гэдэг бол зүгээр л тоон шулуунаас тоон октогоо руу буулгасан нэг юм бодлыг л одоо мөрийг гэж яриад байна шүү дээ. Яг энийг дифференциалчлагддаг юм тэргээд тэгээж болно.
бүгдийг нь одоо гүйлгэр гэж үзнэ. Тэгээд эндээс уламжлалт авахлаар юу болох вэ? Уламжлалт вектор болчихно. Яагаад гэвэл энэ чинь нөгөө тоон шулуунаас огцрогоор болгосон бол ерөнхийдөө параметр гэх юм уу гэсэн. Параметр нь уламжлалт авчихаар бодно байгаа. Тэгэхээр вектор болчихно. Ковектор нь юунаас гарч ирэх вэ гэхээр энэ яг эсрэг юунаас гарч ирж байна. Огторгуу байна. Тоон шулуун байж байна. Огторгуугаас тоон шулуун руу болгосон бололтыг юу гэж нэрлэдэг вэ? Скалар орно. Зүгээр скалар орно шүү. За скалар орноос уламжлалт авчвал яг хөө. Энэ юу гэдэг вэ? Градиент гэж яддаг тийм. Эндээс ковектор гэсэн үг байна шүү. Тэгээд одоо шин ковектор яаж хувирах вэ гэж бүгдийг зүгээр градиентийг хөрвж үзэж байгаа юу яач. Мэдчихэв. Яг өөр нарийнчлыг гэвэл яг градиентыг бол юу гэхгүй л дээ. Ковектор гэхгүй л дээ. Градиент нь болохоор уламжлалт авчаад трийг вектор болгоцсны градиент гэж байна. Юу бааш? Нэг индексийн дэшин доош нь байна гэдэг чинь. Энэ вектор болгоцсны градиент. За f нь x-ээс хамаарсан скалын орон байна. Тэгвэл x y-ээр аваад хэмжлээд нэг хоёр компоненттэй юм зохиолч хэлээ. Тэгэхээр шинэ нэг вектор оромлох юм болж байгаа. Яг энийг ингээд яаж хувирах координат систем солиход энэ компонентыг яаж хувирахыг харах юм бол вектороос шал өөр л болчихсон. Тэрийг бол бүгдээр мэдж байгаа. Тэгэхээр энийг одоо ковектор гэж байна. За энэ яг энэ илэрхийллийг бол f өгдсөн байхад энийг олдсон байгаа. Энэ илэрхийллийг болохоор энэ хэмжих хүнийг бол f-ийн гадаад уламжлалт. Тэгээ баахан ковектор аваад ковектор орон байгуулж байна шүү дээ. Одоо энэ жишээлбэл нэг тийм ковектор орон гэдэг. Ковектор орон бол дифференциал нэг хэлбэр гэж байна. Тэгээд бүх ковектор орнуудын олон сэргийг омега 1 n вектор орн болохоор энэтэй харьцуулаад тэмдэглэлийн тоо xm гэж тэмдэглэв. За ингээд эндээсээ бол одоо юу яаж болно? Ковектор яаж хувирахыг асуусан. Одоо нөгөө x нь xy-ээс хамаарсан, y нь бас xy-ээс хамаарсан шинэ координат систем болж байгаа юм. Одоо градиентийнхаа ч юм уу энэ гадаад уламжлалынхаа компонентуудыг шинэ хуучин координат системд бодоод ажиллаж байна. Тэгэхээр дахиад юу юм гарч байна? дахиад апл функц уламжлал энэ юу гэж болох вэ? Одоо энэ f x-ээс уламжлал y-ээс уламжлал гэдэг байгаа. Эднийг одоо шинэ координат, хуучин координат системд одоо ковектор орны компонент гэж үзсэн шүү дээ. Тэгэхээр одоо энэ дээр юу гарч ирж байна? Баруун талд нь Якоби матрицын хөрвүүлсэн транспоз нь гарч ирж байна, тийм. Тэрийг нь хуучин
координатын систем дэх компонентуудаар бүржүүлж байна. Тэгэхээр энэ яг нөгөө юм вектор орны эсрэгээр угаасан. Вектор орон дээр болохоор чинь баруун талд нь Якоби матрицыг шинэ координатын систем дэх компонентуудаар бүржүүлсэн шүү дээ. Xтэй. Энэ дээр болохоор x, y-тэй баруун талд орчихъя. Xтэй энэ дээр орчиж байгаа. Тэгэхээр нөгөө яг шинээс энийг эсрэг хөрвүүлэх нь олсон тул Якоби матриц уруугаар баруун зүүн талаас нь бүржүүлэх хэрэгтэй гэсэн үг. Yeah. Тэр өөрөөр бас ковекторыг яаж тодорхойлж болох вэ гэвэл векторын зүгээр хосонг гэдэг тодорхойлж байна. Одоо зүгээр ямар ч вектор шугам октогууд байсан гэсэн түүний тэр октогууд дээр үйлчилж байгаа шугам функционалуудын онгоцыг ингээд хосон төлөв шүү дээ. Тийм байдлаар бас тодорхойлж болно. За энэ нэг зүгээр тухайн тохиолдол авч үзье л да. Зүгээр x гэсэн юм функц авч үзье. Тэгэхээр зүгээр x гэсэн координатыг өөрсдөг юм функц байна. Тухайн ямар нэг цаг дээр энэ функцийг бодвол юу гарч ирэх вэ гэвэл тухайн цагийн x координат орчихно. Тэ? За одоо энэ функцээс гадаад болгож таа үзье. Тэгвэл юу болох вэ? Нэг нойл болно те. Энийг бас мэдээж заавал юу яах энэ f гэсэн хэрэггүй шүү дээ. X гэдэг чинь өөрийг нь бас зөвхөн функцийн нэр гэж ойлгож байна. Тийм бол энэ чинь dx гэж бас бичдэг. За y гэсэн функц аваад үзье. Тийм болов? Ойлгох болсон. Одоо энэ y гэдгийг энэ y гэсэн яг нөгөө y координатыг боддог тэр функцийн нэр гэж бодчих. Тийм бол энэ чинь y. Тэгэхээр дурын энэ ковектор орон авч үзье. Нэг хэлбэрийг авч үзье. Тийм бол нэг яаж болох вэ гэвэл альфа x-ийг 1.0-оор бүрдүүлээд альфа y-ийг 1.1-ээр үржүүлсэн гэж болно шүү дээ. Энийг бүр гоёо альфа x альфа y dy гэж бичиж байна. Тэгэхээр одоо энэ дээр юу гэж гарч ирж байгаа нөхөр одоо энэ dx dy гэдэг юм чинь ерөнхийдөө бидний нөгөө вектор орны хүрээнд задлан гэж ярьжсэн төстэй ковектор орныг задлагдаг ийм хүрээ байна гэсэн. Ковектор орныг задлагдаг хүрээг болохоор кофрейм гэж ярьдаг. Энэ болохоор нэг төрлийн кофрейм координатын системээс гарч ирсэн тийм кофрейм dx dy. Тэгэхээр энэ dx dy хосон хүрээ. When coffee. За дахиад нэг жишээг авъя. Polycoordinate system. Эндээс энэ координат x, y хавцсан координатын хүрээ гэж байгаа шүү дээ. Координатын хосон хүрээ гэж байна. R θ-аас хавцсан юм байна. Тэднийг зүгээр хоорондоо яаж хийх юм бол энийг бодлоо зүгээр дифференциал болж байгаа юм шиг болж байна. dx гэж бодоод тэгээд косинус r нөхөн эндээс одоо θ-гаар авах гэсэн үг чинь хасах чинь. Синус θ би θ болоо.
эндээс одоо бас ингээд DX-ийг тэгээд DR, D theta гэсэн юм хосон хүрээнүүдийн хооронд шилжихтэй гарч авч болно. Бүр ингээд бичсэн ч байна. Энийг ингээ харах юм бол чинь Жакоб байна. Тэгэхээр эндээс юу яагаад за дурын нэг ковектор орон авч үзье. Тэгвэл энийг матрис вектор хэлбэртэйгээр ингэж шүү дээ. Тэгвэл одоо энийгээ DX dy гэсэн багын векторын хооронд энийг авч тавьчихна. Тэгэхээр theta гэсэн баг. Тэгэхээр эндээс шууд A theta гэсэн энэ хүрээтэй харьцангуйгаар байгуулагч нь ямар байх гэдгийг зүгээр x y-тэй dx dy-тэй харьцангуй компонентыг шууд баруун талаас нь Жакобын матрицаар үзүүлээд олгож байна. Тийм. Энэ харагдаж байна. Асуух юм байна. За нэг юм асуулт. За энэ дот нэг хосмог октогоолтой холбоотой. За альфа гэсэн ковектор. Тэгээд v гэсэн нэг вектор байдаг. Энэ хоёрыг бол яг хоорондоо ингэж юу яадаг гээд харилцаа үйлчлээд тоо гаргаж байна. Энийг заримдаа бас ингэж бичдэг. Тэр нь юу гэхээр зүгээр энэ дээр би Pooling coordinate system явуулчихсан. Энэ юунаас тооцоомж харах ойлгомжтой ямар координат систем ажиллана. Тэгэхээр ингээд тодорхойлчихно тийм. Мэдээж зүгээр ингээд тодорхойлчих болно. Тэрээс координат систем солингууд энэ чинь шал өөр болчихдог байж болно шүү дээ. Тэрийг шалгахын тулд яаж шалгах вэ? Энэ тодорхойлолтыг ямар ч координат системээс хамаарахгүй гэдгийг шалгахын тулд одоо юу яа. Одоо энийг шинэ координат систем бичих гэнэ тийм. Тэгэхээр энэ чинь юу болно гэхээр J-г оруулж ирэх хэрэгтэй. Энийг баруун гаргах. Ингэх юм бол энэ чинь шинэ координат систем байгаа компонент болчихно. Энийг одоо дахиад энэ мэдээж дунд нь юу ч байгаа юм чинь зүгээр ингээд J-д хашуулахгүй шүү дээ. Тэгэхээр J-ийн инверсийг тавих хэрэгтэй. Тэгээд яа. За ингэнгүүт энийг хагасыг нь аваад үзвэл энэ чинь альфагийн x y гэсэн dx y гэсэн хосон хүрээний хүрээтэй харьцангуй байгуулагч болчихно. Нөгөө тал нь болохоор яг x y-тэй харьцангуй байгуулагч болчихно. Тэгэхээр эндээс зүгээр энэ хоёрыг ингээд харах чинь энэ тодорхойлолт ямар ч координат систем ямар ч координат систем энэ тодорхойлолтоор энийг бодоход энэ утга өөрчлөгдөхгүй гэсэн үг тийм. Утганы аюулгүй авч. За одоо нэг юм. Одоо ингэ л да. Жишээд унитар байх юм уу та? Юу? G гэдэг маань. Унитар биш дээ. Зөв уруутай л үү. Тийм үү. Би бол унитар гэдэг нааш нэг G-ийг тэгээ солилцсон гэж бодож байгаа байхгүй юу?
Үнэхээр нэг дунд нэг нэгдүгээр нэг авч болчих жишээ тий. Бармаад нэг. Тэгж байгаа биш үү юм уу? Тэгж байгаа л та нэг ямар уруутай матрицыг уруугаар нөржүүлэхэд бол нэг л байна шүү дээ. Унитар багалгүй шүү дээ. Унитар ч болохоор зүгээр Унитар нарай өөр үйл юм яриа. унитар ч Аа нэр чи зүгээр яа. За тийм үү. хөрвүүлэхэд юу болох вэ? Аа зүгээр уруугаар нөрж. Тэгвэл наашаа. Яг яагаад уруугаар нөржүүлж байгаа юм нөгөө энэ J чинь нөгөө талтай байсан шүү дээ. Юун дээр вектор орны хөрөлсөн дээр. За одоо ингэл та. Нэг скалер орон байлаа гэж бодъё. Тэндээс гадаад боломжтой. Тэр градиент аваад. Тэр градиент нэг вектороор нийлчихлээ. Тэгвэл юу болох вэ? Тэгэхээр би зүгээр задлаад биччих. За вегийн бүр өмнө тавьчих л да. Зүгээр нөгөө F-ийн чиглэлийн дагуу боломж гарч байгаа. F-ийн B чиглэлийн дагуу боломж гарч байгаа. Энд энэ чинь бас бид нөгөө векторыг юу гэж бодоод байгаа вэ? Скалар функцээр үйлчилдэг тийм дифференциал оператор гэж бас бодоод байна. Тэр нэг бас зүгээр ингэж бичиж байна. V чинь өөрөө дифференциал оператор. Тэгэхээр энэ дифференциал оператор F гэсэн скалар функцээр үйлчлэхээр юу болох вэ? Чиглэлийн боломжтой. Энэ чиглэлийн боломжтой нь болохоор энэ боломж юу шүү? Скалар орно шүү. Скалар орныг V гэдэг нь болохоор цэг болгон дээр ингээд чиглэл бэхлэгдсэн байж байгаа. Тэр чиглэлийн дагуу тэр скалар орны боломжтойг аваад тэр тоог тэр цэг дээр бичнэ гэсэн. Энэ бол скалар орно болно. Энэ болохоор F-с эхлээд градиентыг аваад бэлдсэн. Ерөөсөө бүх чиглэл байх боломжтой байж байгаа. Тэгвэл тэрийг V-гээр зүгээр тосмог аваад ерөнхийдөө скалар үржих гэсэн бас тэгж болж болох. Энэ дээр нөгөө метрик гэсэн орж ирээгүй байна. За одоо ийм ядсан тэгэхээр их гоё томьёо гарах гэдэг юм байна. За одоо нөгөө x гэсэн нэг функц байгаа шүү дээ. X гэсэн ямар ч цэглэр x тэр цэглэр x координатыг боддог. Тэрнээс нь боломж аваад юу ядсан шүү дээ. Нэг тосмог хүрээний компонентыг гаргаад ирсэн ба элементийг. Одоо энийгээр v-гээр үржүүлэх юу болох вэ? Энэ чинь болохоор ингэж бичсэн ч болно. Энэ айгүй сонь харагдаж байна. Энэ яг V гэсэн юмны X зэгдэл болох биш. V гэсэн чиглэл V гэсэн одоо V чиглэлийн дараа боломжтой X гэсэн функцээр үйлчлэл энэ байна. Энийг найдаж байна. Энийг зүгээр шууд бодож байна. Энэ чинь болохоор зүгээр V гэсэн векторын X компонент үйлчлэл. Тэгээд энэ юу болох вэ? Вектор орон гэдэг чинь үлээ. Вектор шиг бид нар чиглэлийн боломжтой гэж бас үзэж байгаа шүү. Хөгжсөн усан гэдэг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ зүгээр векторээс энэ dx гэж юу юм? Зүгээр одоо энгийн тэмдэглэгээр бол энэ чинь зүгээр юу болох вэ? X-ийн дагавар нэгж вектор байхгүй. Тэгэхээр X-ийн дагавар нэгж вектор байж байна. Тэрний X-ийн дагавар компонент нь юу? Нэг. Явж төстэйгээр энэ юу болох вэ? 0 болчихно. Энэ зүгээр энгийн дагавар нэгж вектор байна. Нэгж вектор 0 гэсэн юм. Тэрний x компонент нь 0 учраас энд 0 гэж байна. Тэгээд ерөнхийдөө урын координатын систем байв.
ийм болж байна. Тэгэхээр энэ зүгээр энэ юу итгэж байгаа нөхөр нөө координатаас энэ элементүүд чи юу вэ? Координатын системээс ургаж орж ирсэн хүрээ байгаа шүү. Вектор орно гэх юм. Энэ болохоор координат яг адилхан нэг координатын системээс ургаж орж ирсэн. Ковекторыг вектор орно гэж хэлдэг хосон хүрээ байгаа. Энэ хоёр хоорондоо хосон гэсэн. Хоорондоо dual гэж ярьдаг. Ерөнхийдөө энэ чинь энэ юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл ямар нэг вектор байдаг гэх. Ямар нэг вектор орн байдаг гэх. В гэсэн вектор, в гэдэг нь бол яг вектор нь өөрөө шүү. Энэ vi гэдэг вектор нь зүгээр. Энэ вектор орныг байгуулагч тоо. Тэгэхээр v гэсэн орн өгөгдсөн бол энэ компонентуудыг нь яаж олох вэ? Ийм хоорондоо хосмог юм систем өгдсөн үед бол маш амархан гэж. Яаж бодох вэ? Энийг зүүн гол талаас нь ийм юм оруулж, ийм үйлчилж. Энэ чинь нэг ковектор шүү. Энэ вектор орон юм чинь ковектор үйлчилж чадна шүү. Тэгэхээр dx за энийг k болчих барай зүгээр. Аяг жисэн сольж яснаас dx i-аар v-д үйлчлэнгүүт юу болох вэ гэхээр нөгөө чинь ийшээ ороод байна. Тэгэхээр энэ чинь шугам энэ чинь нөгөө ковектор гэдэг чинь юу гэхээр энэ зүгээр эндээс ингээ харсан ч гэсэн энд v ямар нэг тогтмол тоогоор лямбда гэсэн тоогоор тэр бүгдээр урагш байгаа даа. Тэгэхээр энэ v энэ зүгээр коэффициентууд чинь урагш байгаа даа. Тэгээд xi энэ байна. Тэгээд кронекрийн дельта байгаа юм тийм. Окей. Тэр юу гэсэн үг вэ? Кан I адилхан шүү дээ. Тэр энэ зүгээр vi гэсэн. Тэгэхээр шууд ерөөс энэ системийн гол одоо хэрэглэн одоо ийм хөл юм байна байхгүй тийм. Дурын вектор үзсэн шууд хосомгоор нь хэлээд авч. Тэгээ ийм юм чинь одоо чинь дурын вектор ингэж болж байна гэсэн үг тийм. Энэ болохоор бүр коэффициентыг нь олдог юм. Тэгээ өгсөн. Тэгэхээр яг бид нар мэдэн шүү дээ. Ортонормал систем, ортонормал суурь өгсөн яаж олдсон. Тэр ямар нэг дурын векторын компонентуудыг яаж олдог вэ? Шууд юу яагаад проекцлол скалын хэмжээгээр олчдаг шээ. Энэ зүгээр тэрийг ерөнхийлсэн. Энийг одоо шинэ заримдаа би ортогонал систем гэж ярьдаг. Нэг системийн системд байгаа. Ерөнхийдөө нэг системд нь векторыг задлахад тэр процессоруудыг нь олж байгаа үйлдэлийг хосон гэж ярьдаг. За одоо бүр ингэ нэг хосон гэсэн юм араа илүү тодорхой болов. Ковекторыг хосон гэдэг байна шүү дээ. За вектор орно гэж юм бэ? Вектор орно гэдэг нь x гэсэн нэг вектор юм байна. Энэ болохоор m гэсэн октогоо дээр энэ c infinity m гэдэг нь болохоор юу шүү дээ? Скалар орнуудыг дэмжиж байгаа шүү. Хязгааргуудаа дифференциашн гэдэг скалар функц гэсэн m-д тодорхойлсон. Тэр вектор орныг бид нар чи юу гэж тодорхойллоо? Тэр сүүлийн тодорхойлолт бол чиглэлийн дагаваас уламжлал гэдэг байна шүү. Тэгэхээр уламжлал гэдэг чинь юу вэ? Уламжлал гэдэг функц тодорхойлж байгаа тийм үйлдэл байна. Тэгэхээр x чинь болохоор тийм үйлдэл байна гэсэн. Тэгэхээр ямар ч хамаагүй юм үйлдэл биш тодорхой нөхцлүүдийг хангасан ийм үйлдэлийг бид вектор орно гэж нэрлэдэг. Үүний түрүүнд шугам байх хэрэгтэй. Шугам гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр хоёр скалар функцийн шугам комбинац дээр үйлчлэх юм бол энэ задлаг ламбдан зүгээр тоо шүү. Ийм байна тийм бид нар бүгд мэдж байгаа. Тэгэхээр чиглэлийн уламжлал яг ийм шиг чанартай шүү. Эний зүгээр x-ийн ард нэг ийм байгаа гэж бодож байгаа.
ийм хүү юм тий. Бид чи бүгд яг энэ шин чанарыг хана. А-Б болохоор биш бас батнтаа хаалтгүй орон цэвэсэл хөөсч байна. Нөгөөх нь болохоор чухал шин чанарыг байна тий. Си хязгааргүй шугам гэсэн тийм. Аваач энэ нөгөөх нь юу гэхээр Leibniz property. Leibniz шинжийг хаадаг. Leibniz уламжлалын шинжийг хаадаг. За энэ нь юу гэхээр хоёр скалар функцийн үржүүлэлтээр үйлчлэл яах вэ? Мэдээж эн чинь одоо дифференциал оператор юм чинь үржүүрийг яхаар чинь шууд үржүүр бол задлахгүй шүү дээ. Одоо үржүүрийн хуулиар явна шүү дээ. Тэгээд шууд энийг зүгээр векторыг ийм шин чанаруудыг хангадаг ийм оператор ямаг болчихж байна. Цаашаа ямар ч юм. За тэгвэл ковектор орно. Тэгэхээр вектор орныг ерөнхийдөө ямар нэг функцээс уламжлалт авахын тулд гарч ирсэн юм гэж байна. Скалар функцүүдээс уламжлалт авах. Нэг вектор орн байхад нэг төрлийн уламжлалт. Одоо мэдээж А-ээс чинь хамааран чиглэл нэг янз бүр болно гэсэн үг. За ковектор орныг энэ төсөлтөөр бас тодорхойлж байна. Яаж тодорхойлох вэ? Ковектор орн нь юу юм бэ гэхлээр вектор орныг скалар орн болгож хувиргадаг юм болоо. Тэгээ ямар ч хамаагүй биш бас нөхцөл хэдэн нөхцөл хангана. Энэ болохоор ямар нөхцөл вэ гэвэл шугамн байна. Тэрнээс гадна бүр илүү хүчтэй тийм нөхцөл хангадаг. Тэр нь болохоор C хязгааргүй шугам гэсэн нөхцөл хангадаг. Энийг нь одоо тайлбарлах ямар хүчтэй юм гэвэл энийг бас тензор чанартай гэж ярьдаг. Тензор чанар гэдэг нь юу юм бэ гэхээр ерөнхийдөө ингэн гэсэн үгтэй одоо за энэ дээр вектор орныг скалар орноор болгож байна. За вектор орн маань юу байлаа? Скалар орныг скалар орноор болгож байна тийм. Тэгэхээр скалар орныг скалар орноор болгоход нэг юм болох гэж байна. Зүгээр функц байвал тэр функцийг зүгээр хоёроор үргэлжлүүлдэг. Тийм нэг үйлдэл авч ирсэн л та. Энэ болохоор тензор чанартай. Яагаад гэвэл тэр гарч ирж байгаа функцийн тухайн цэг зэрэг утгах нь өмнө байсан функц яг тэр цэг дээр утгахаас хамаар. Өөр ямар ч юм байна. Вектор орн бол энэ бол тензор чанар биш, чанартай биш. Яагаад гэвэл энэ ерөнхийдөө ийм уламжлалын чанар орчиж байгаа. Тэгэхээр жишээлбэл функц байхад уламжлал авахд яадаг гэхээр ерөнхийдөө ойр орчин тухайн цэг дээр уламжлалын утга нь ямар нэг чиглэлийн дагуу авсан уламжлалтай гэж байна. Тэр функцийн ойр орчин утгахаас хамаарна. Тэгэхээр яаж хурдан өсч чинь удаа өсч чинь зөвхөн ганц цэг дээр санаа. Тэгэхээр энэ болохоор энийг болохоор энэ тензор чанартай гэж болох болж байна. Энэ болохоор тензор чанартай. Тэрний үгс үг гэхэлээ нэг вектор байна. Энэ дээр альфа гэсэн юм үйлчлээ. Шинэ альфа b гээд энэ болохоор нэг скалар орн гарах хэрэгтэй шүү дээ. Гарч ирж байгаа юм c infinity m гэж байна. Энийг p гэсэн цэг дээр утгыг нь олж ихээр энэ тоо гарах хэрэгтэй тийм. Энэ болохоор зөвхөн v-ийн p цэг дээр утгаас хамаарна. Тэгэхээр ямар нэг тоогоор үржүүлсэн юм шиг цэг дээр нь ингээд тоогоор үржүүлсэн юм шиг тийм болгодог гэсэн. Тийм л одоо хөрөлтөд гэсэн. Энэ ойр орчмын юмнаас хамаарахгүй эсвэл хол байгаа юмнаас хамаарахгүй. Тийм нэг тензор чанартай. C тэгээд тэр нь болохоор яг энэ C хязгааргүй шугам гэдэг нөхцөлтэйг адилхан. Тэр нөхцөл нь юу юм бэ гэхээр энийг зөв хаах. Тэр нөхцөл нь юу юм бэ гэхээр яг шугам функц шиг мөртлөө ламдагийн орон дурын скалар функц гэж байна. Шугам шин чанар шиг мөртлөө. Тэр нэг юм шиг.
x y-г вектор орно, f нь зүгээр скалар орно. Мэдээж скалар орноор вектор орныг бүржүүлж болно шүү дээ. Бас нэг вектор орно гаргах. Энэ болохоор яаж гарах вэ? F нь шууд удаан гарах. Энэ хоёрыг equivalent. Яагаад энэ f нь мэдээж энэ ямар нэг тийм хол юмнаас хамаардаг ч юм уу эсвэл боломжтой маягийн юм байсан. Ингэж шууд гарч ирэх байхгүй. F нь функц. Тэр заавал f-ийн боломжтой юм уу ийм хүү үржүүрийн дүрм шиг болж байгаа юм. Тийм гарахгүй гэж шаардсан. За За энэ нэг юм ковектор орно гэсэн нэг юм байна. За тензор орно гэж. Тензор орно гэдэг нь бас л яг энэ ковектор оронтой төстэй. Ковектор орон чинь юу байлаа? Вектор орныг скалар болгох юм шүү дээ. Тэгэхээр одоо энэ дээр m гэж бичгээ бай. Бичгээ уртын болчихно. Тэгэхээр хэд хэдэн юм юу аа? Хэд хэдэн юм вектор орныг аргумент болгож байгаа. Жишээлбэл s бас ковектор орныг аргумент болгож авч байна. Ашиг чинь. Энийг скалар болгох. Тэгээд юу шаардах вэ? Тензор чамстай гэж шаардаж байна. Тензор чамстай гэдэг нь эргээд энэ бүх аргументуудынхаа зөвхөн сегдээр болохоос юм. Тийм. Тензор чамстай. Оё сигс гаргаж байгаа. Тэгээд энэ дээр бас нэр мэрийг мэдж байгаа тийм. Жишээлбэл S R хэдэн ширхэг вектор авч байгаа. Тэрнгээр нь юу вэ? Энийг нь болохоор covariant index, энийг нь болохоор contravariant index гэдэг. Чигсэн чинь. Тэгээд жишээ авчих тусгай. За яг энэ тензор чамстай тэгээд хоёр вектор орно аваад скалар орно аваад ийм нэг өгдөг. Тэгэхээр covariant хоёр тензор. Ерөнхийдөө covariant гэдэг нь болохоор co-vectorтэй төстэй юм гэдэг тийм. Covariant хоёр тензор юу яг энэ нэр томьёогоор бол бидний co-vector маань юу болохоор вэ? Covariant нэг тензор. Энэ covariant хоёр тензор, хоёр вектор орныг аргумент болгож авдаг гэсэн. Тэгэхээр жишээлбэл x y гэсэн юм хоёр вектор орныг авах гэсэн. Тэ? За одоо нэг заа. X y гэсэн вектор орнуудыгаа нэг юм хүрээ y гэсэн хүрээ байгаа гэж бодоод задлчих. Тийм бол энэ ч нөө тензор чанараас мэдээж энэ коэффициентууд маань юу вэ? Коэффициентууд маань бол скалар орно байгаа шүү дээ. Цэгээс цэг төгсчихэд зүгээр тоон болно шүү дээ. Энэ нь шууд гарах тензор чанараар. Энэ тензор биш ямар нэг юм уламжлалттай төстэй юм байсан бол тэгж гарч байна. Ийм байна тийм. Тэгэхээр ингэж байгааз одоо дурын x y гэсэн вектор орон байгуулагчдаараа өгөгдсөн байлаа гэж боддог. Тэгвэл энэ үйлчлэлийг яаж тооцоолох вэ? Зүгээр энэ одоо энэ чи юу юм бэ гэхээр энэ хүрээ энэ EI гэсэн хүрээг ингээд бэхэлсэн анхнаасаа бэхэлсэн бол энэ бол зүгээр нэг матрис байгаа зү тэ. Цэг болгон дээр матрис байна. Тэр матрицыг бүгдийг нь цэг болгон дээр ингээд бичээд тавьсан байлаа гэж бодлоо. Тавьсан байх юм бол энэ G гэдэг юм бэ гэдэг чинь гэсэн байхгүй юу? Яг адилхан мэдээлэл гаргаж байгаа. Энийг
GI ингээд энэ cover хоёр тензорын EI гэсэн хүрээнд компонентууд гэж. Тэгэхээр одоо ингээд харж байгаа хэвээр хоёр тензор гэхэлэр энэ хоёр индекстэй болчдөг. Ер нь байгуулагчд нь 3 гэхэлэр 3 индекстэй тулаад чинь. Тэгээд Араг гэж хэлж болох юм. Араг гэж хэлж болох. Хоёрдугаар арангийн тензор чи. Хоёр тензор. Тий, хоёрдугаар арангийн тензор. Энэ полимер интер гэж байна те. Заавалданс юу полимер жишээлбэл зарим нь ингээд вектороор авдаг. Зарим газараа юу ковектороор авдаг интер бол энэ индексүүд дээр байгаа байвч. The counter variant хоёр тензор гэж байгаа. За тэрийг нь алгасаад тензортай ажилладаг нэг гол тензор үржил болохгүй. Биднээс бол нэг хэлбэр байхгүй. Ер нь нэг хэлбэр, хоёр хэлбэр байхгүй. Гурван уулуу явах байна. За хоёр шиг нэг хэлбэр байна. Ковектор байвал ийм хоёрдугаар орангийн тензор болох болно. Коваря хоёр тензор тодорхойлт нь гэвэл хоёр тензор яаж тодорхойлох вэ? Хоёр тензор гэдэг нь ерөөсөө хос вектор орон дээр ямар үеч үзүүлэх вэ гэхээр бүрэн тодорхойлох биш. Тэгэхээр энийг ингээд хэлж өгч гэсэн. Энэ чинь нэг зүйл хоёр альфа эхний аргумент руу альфа үйлчлээд дараагийн аргумент дээр бетагаар үйлчлээд хооронд үржүүлээд энэ дэчи үлдэх багт тоо шүү дээ. Энэ чинь бас тоо шүү дээ. Ковектор векторыг нийлээд тоо болж шүү дээ. Ингээд I'm going to show you. So the custom coordinate is standard. The dx, dy гэдэг чинь нэг ковектор байгаа шүү дээ. За энийг d W гэсэн юм хоёр вектор орно гэж шүү дээ. Тэгвэл тодорхойлт ёсоо ийм байна. Тэгээ энэ чи юу вэ? Зүгээр V-ийн X компонент, W-ийн Y компонент гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо ингэж болно л да. Одоо энэ жишээнд энэ E-нүүд маань зүгээр юу гэж байсан бэ? Координатын хүрээнд координатын системээс гарч ирсэн тийм хүрээ байсан гэдэг. Тэгэхээр энэ томьёогоор бичих юм бол юу вэ? Одоо E гэдгийг оронд dx d di dk гэсэн үг шүү. Тэгээд x i энэ какс юм байна. Одоо энийг ингэж биччихгүй. Эцэст ч одоо энэ x-ийн i дахь компонентыг олохын тулд яадаг вэ? Энэ ковектор үйлчлүүлдэг шүү дээ. Энэ бол k. Одоо ингээд харах юм бол энэ чинь энэ юу болж байна? dxi tensor үржүүр dxk энэ чинь хоёр хэлбэр болчихно. Энэ бол x игээр үйлчилсэн болж байгаа. Тэнгүүд юу болж байна? Энэ талдаа x игээр үйлчилсэн байна. Энэ талдаа бас үйлчилсэн бос гарчлаа шүү. Тэнгүүд энийг одоо айлгаж болно гэсэн үг. Тэгэхээр үлдэж байгаа юм хооронд гэсэн үг. Чи маань болох вэ? XE. За энийг бүр юу яаж болох вэ?
ингэж бич болно гэсэн. За тэгвэл эндээс шүүж шүү дээ. Тийм одоо ингэ асуух юм байна. Коммент байна. За их гоё лекц. Ерөнхийдөө 10 минут ойлгож байна. А зөв нарийн бодвол мэдээж тийм энэ чинь бол тийм сонирхолтой юм байна. А зөв энэ урдад бол чи эхлээд нэг жаахан тийм оршин хэлчихэд нэрөө орсон бол хүмүүс арай илүү ойлгох байсан жишээ нь ердийн зүгээр одоо хавтгай окторгоо байна тийм ээ. Хавтгай окторгоо тохон векторыг нэгж векторыг одоо чирээд анхныхын байранд оруулах тийм. Гэтэл одоо ингээд чинь мөрөлтөй окторгоо болох нь цэг болгон дээр шин чанар нь өөр болчих шүү дээ тийм. Тийм. Тэгээд одоо мөрөлтөй окторгууд бол ингээд тооллын систем сууж авах чинь бол чи зүгээр одоо хавтгай Минковский окторгууд бол хоёр инээсээ тооллын системийн хугацаа гарч ирнэ тийм ээ. Хоёр инээсээ тооллын системд бол хугацааны зөрөө гарч ирнэ шүү дээ. Тийм ээ. Софтвэрийн хувийн цагийн зөрөө гарч ирнэ. А гэтэл одоо ингээд мөрөлтөй окторгууд арахтай зэрэг одоо миний ойлгож байгаагаар би зөв сайн мэдэхгүй тэгж уншсан. Тийм үү? Ийм ойлголттой болсон. Мөрөлтөй окторгуудаар арахтай зэрэг тэр цэг болгоноос нь тийм үү? Нөгөө тооллын системийн цэг болгон байгаа шүү дээ тийм ээ. Цэг болгон дээр нь өөр одоо ухаан тийм үү? Хувийн цаг нь бол өөр гарна жишээлбэл. Тийм учраас бол одоо чи бол энэ дээр тийм цэг болгон дээр нь тийм одоо тэрл ялгаа гаргах гэдэг шүү дээ. Нэг систем үстэй. Ер нь одоо мөрөлтөй окторгонд одоо геометр маягийн юм одоо хэлж байгаа үстэй. Одоохондоо бол цэг болгон дээр нь хоёр координаттай. энэ дээр бол яг мөрөлт тэрч байна, координатын систем ч байна тийм ээ. Мөрөлт гэсэн юм баг орж ирээгүй. Эдгээр чинь одоо шинэ координатын систем гэж яг юу яа одоо ерөнхийдөө ямар нэг тийм систем одоо хэдэн шиг юм тоо мөрөлт зөрөлт ярихгүй байруу. Тэгвэл заавал одоо шинэ хогторгууд цаг хугацаа өтөрч байгаа авахгүй одоо энд байгаа энэ координатын x гэдэг координат зөвхөн тооноо байна. Хэдэн шинэ 10 шиг тоо байна. Тэр 10 шиг тоо ямар нэг систем физик системтэй болон эдийн засгийн системтэй болон юу ч үйл болно. Ямар нэг системийг илэрхийлдэг ямар нэг системээр төлөвийг илэрхийлдэг байна. Тэнгүүд тэр абстракт окторгууд байгаа секшн одоо тэр системийн төлөв гэсэн. Тэгэхээр тэр нь л ажиллаж байна гэж ойлгож байна. Тэгэхээр энэ ерөөсөө тэр займаа гэсэн ерөөсөө тийм орж ирээгүй. Тийм орж ирээгүй байна тийм ээ. Зай гэсэн ойлголт мөрөлтөй окторгууд болохоор зай гэсэн ойлголт бас ер нь бараг тодорхойлогдохгүй шахуу болчтой үстэй. Тийм яг юм дээр юм аа. Хязгааргүй хоёр ойрхон цэгийн хооронд зай гэж ярихаас биш хол цэгүүд дээр очихоор ч нэг цэг болгон дээр өөрчлөлт зай. Римоны окторгууд энэ төр боломжтой хамгийн бага зайг нь бага хоёр цэгийн хооронд баахан мөрөж авчихад хамгийн ерөнхийдөө оос ингээд татаад нэг чангаагаад гэсэн хоёр талаас нь хамгийн богинохон болгоод тэрийг нь зай гэж байна. Тийм чиглэлтэй бодвол гэж би бодсооч байна. Тэгээд одоо за өдөөс хойш бид нар юугаа мөрөлдөн гэдэг байна. Өөр асуулт юм байна уу? Тэгвэл хэдүүлээ одоо завсарлаад 1 цагаас буцаад иргэд болсон тийм. Тэгээд нэг гарын чанартай зүйлээ дөрөвдүгээр хичээл өглөө 10-аас хүрээлэн дээр хурдтай болсон учраас 12-оос дөрөвдүгээр хичээл. Дөрөвдүгээр